Төдийгүй Верон энэ бүхнийг зохион байгуулж, Деказаныг устгахын тулд чадах бүхнээ хийсэн ч бүтэлгүйцэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Товчхон хэлэхэд ахлах профессор Деказан амьд үйджээ. Гэмт хэргийн газрын шалгалтад нь тус болох энэхүү аимшигтай телепат мессежинд ахлагч Лилиа огтхонч бэлтгэлгүй байжээ. Энэхүү телепат мэдээлэл хэрэг болох байх. Гэхдээ энэ нь Лилиаг үнэхээр айжхажээ. Эргэн тойрныг харахад үүнийг үйлдсэн байж болцошгүй сэжигтэй хүн түүнд харагдсангүй. Энэхүү үйл явдал нь түүнд хариуйтаасаа илүү олон асуулт үлдээжээ. Одоо гинэглэн нэг залуу Лилиад ослын газраас шууд алхаж гарч ирж байгаа хүний талаар мэдээлв. Язгууртан төрхтэй тун тайван залуу гарч ирж байгааг анзаараад тэрбээс түүнийг өөр хинч биш профессор Декузан өөрөө гэдгийг тэр даруй ойлгов. Туйлдаж ядарсан бас хөхөрсөн Декузан гүн бодож давтаад олон хүн болон Лилиаг хараахан анзаараагүй байв. Тэрээр хачирхалтай явдал яг тэр мөчөд болоогүй гэдгийг мэдэж байлаа. Тэр аль хэдийн өнгөсөн байх байв. Тэгэхгүй бол тэр хинж биш нэг зэвсэгт баатарт гарт өгсөн нэгэн гэдгээрээ аздарчих байжээ. Түүнчлэн түүнийг тэр үед юу эсвэл хин аварсныг олж мэдэх боломжоо алдах байв. Верон шиг тэрбээр мартагдаж хүч чадалгүйгээр тэрхүү хавцлын ёроолт дуусах байлаа. Вероны идрэх түүнд ямар ч боломж байгаагүй гэдгийг ухаарах нь хүнд цохилт болжээ. Тэр өөрийнхөө харуулын өмнө бүрэн хүчгүй байгаагаа мэдэрчээ. Гэвч жинхэнэ асуулт түүний толгойд эргэлцээр байв. Түүнийг тэр үед яг хэн аварсан юм бэ? Лилиа хоромж алдалгүй ахлах профессор Декузантай ярьж аюулгүй байдлыг нь баталгааж болов. Тэрбээр өөрийгөө товч танилцуулж аюулгүй байдлын товчооны Лилиа Фиме гэдгээ хэлв. Тиймээс мөргөн шалгах ажиллагаанд туслахын тулд тэр тайлан бөгжих ёстой гэдгээ түүнд мэдэгдэв. Түүний дэмий яриаг үр тоомсорлон Декузан одоо хэд болж байгааг асуухад тэр 3 цаг 30 минут болж байна гэж хэлв. Тэрээр илүү гүнзгий бодож давтаж байх зураа цагтаа буцаж олохын тулд 6 цагийн чөлөөтэй байв. Үүргээ биелүүлэхээр зорьсон Лилиа өнөө хүртэл юу болсон талаар ярилцаж эхлэв. Гэвч энэ профессор огтхонч сонирхсонгүй. Үүний оронд тэрээр им үржүүлэх цорын ганц арга энэ мөн эсхийг түүнээс асуув. Энэ нь түүний дургуг хүргэсэн ч Декузанд Брид руу явах замын болон далайн зам бий гэж хариулав. Дараа нь тэр түүнээс хэд хэдэн зүйлийг асууж эхэлсэн боловч Декузан нүд ирмэхийн зөөргөө алга болов. Асуухад хинч тэр байтугай ажилчид ч профессор хаашаа алга болсныг мэдсэнгүй. Лилиа Декузан өөрийнх нь барьцамнаас мултрахын тулд хурдны шившлэг ашигласан болохыг олж мэдэв. Галт тэргийг зогсоох, телекинез аллаг үйлдэгчдтэй тулалдах, Веронтой нүүр тулах зэрэг бүх зүйлийн дараа энэ залуу хангалттай хүч чадалтай хэвээр байв. Энэ нэр хурцлах шившлэг хийх хангалттай хүч үлдсэнд тэр итгэж чадахгүй байлаа. Энэ бол дээд зэрэглэлийн шившлэг юм. Локхарт энэ залуугийн талаар зөв байсныг баталж, энэ нь түүний уурыг хүргэв. Үүний зэрэгцээ Брид цогцолтод танхим дүүрэн хүнтэй байх бөгөөд цаг yes хагас болж байв. Сильвия Декузаныг эргэн ирэхийг хүлээсээр байв. Албан ёсны хөтлөгч дуудлагад нь ирсэн оролцогчдод талархал илэрхийлэв. Тэгтэл гинэтхэн манагийн аимшигтай их урсгал Сильвийг айлгаж тэрээр түүнийг гадаад ертөнцийг өөрийн хүслээр орхисон амьд домог Бридийн анхуу удирдагч Гектон мөн гэдгийг хурдан анзаарав. Түүнийг хараад ахмаг буюу дээд шидэдний цалны төлөө өрсөлдөхийн тулд түүний төвшөнд хүрэх ёстойгоо тэр мэдэж байв. Одоо эрс бүртгэл эхэж Элид гэр бүлийн Гийом, Бран гэр бүлийн Этосинг, Вейорадын барон, Ревиндийн эхлэм нарын эрсийг тэмдэглэв. Деказан гэр бүлийн укулелений нэрийг дуудах үед ширээ орчимд ямар ч хариу үйлдэлгүй чимээгүй байдал ноёлов. Хөтлөгч тэдний нэрийг 3 удаа дуудахаар шийдсэн бөгөөд хэрв ямар нэгэн хариу ирэхгүй бол энэ гэр бүл 12 шидэтнээс хасагдах болно. Энэ нь хов живийг галт төмөр шиг хурдан тарав. Декузан гэр бүлийн тэргүүний уналт укулелений эрснээр хэрхэн ихсэн тухай яригдав. Тэдний анхны дуудлага 200 жилийн өмнө болсон гэж тэмдэглэгдсэн бөгөөд тэдний мөхөл нь том ингэнээс байх болно. Декузан гэр бүлийн одоогийн тэргүүн өвөг дээдсээ бодвол маш их урам хугалсан хүн гэж хэрхэн мууж байгааг Сильвия бүгдийг сонсов. Хөтлөгч Декузаны нэрийг 3 удаа дуудахад Авиаско амьтныг шоолон танхим даяар инээд нижигнэв. Яг одоо хөтлөгч цааш үргэлжлүүлэх гэж байв. Өрөөг чимээгүй болгосон хүчтэй чимээтэйгээр хаалга гинэт онгойв. Тэнд зогсож буй Декузан гэр бүлийн Украин эрсээ өгч бүх хүмүүсийг гинэтийн бэлэг барив. Цочирдсан чимээгүй байдлаар ихэлсэн хуравчигд бөгөөд хурдан үргэлжлэв. Хилэлцэх асуудлын эхний цэг нь харанхуй ууланд гарч ирсэн демоны тухай байв. Үүнийг ямар ч эсэргүүцэлгүйгээр хилэлцсэн юм. Бурхамлаг байдлын тэргүүн болон Ранговгийн тэргүүн Итанес саналаа илэрхийлв. Тэрээр нийслэл хотын ойролцоо демон гарч ирсэн асуудалд илүү анхаарал хандуулахыг хүссэн юм. Сургууль бүр сүм хийдтэй хамтран ажиллаж сэжигтэй бүс нутгуудад шийдтнүүдийг илгээх ёстой гэж тэр санаж болгов. Бүгд зөвшөөрч хурал эхний богино
завсарлахаандаа орлоо. Диккузен ядарсандаа гүнзгий амьсгаа авлаа. Тэрээр Брэдэд аж божох хурдан хүрэхийн тулд галзуу мэд гүйсэн юм. Тэр хоцрох ирэхгүй байв. Одоо түүний биед манаж тэсвэр төвчээрч үлдсэнгүй. Ядаж туйлдсан ч түүний гадаад төрхөд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэр хിവэрээр дэгжин тайван харагдаж байв. Диккузаны язгууртан шин чанарууд үнэхээр гайхалтай байлаа. Зөвлөлийн гишүүд дугуй ширээнээс тарж байх хооронд хин нэгэн профессорыг санаа зовсон хоолойгоор дуудлаа. Энэ бол дөнгөж сая ирсэн нүүжимстэй Азийн байв. Тэрээр дарга нь зүгээр эсхийг уучлалт гуйм асуув. Хурал аж хідэн ихэлсэн хойно ирсэн тул түүнийг гадаа хүлээхийг хэлсэн байжээ. Санаа зовх хэрэггүй гэж профессор түүнд амлав. Галт тэр дэх тэрхүү сэжигтэй харилцааны дараа Диккузен энэ хүүхдийг цайлхан цагаан гэж үзэх аргагүй болжээ. Азлиний хувийн нууцад ямар нэгэн зүйл буруу байгаа гэдэгт тэр итгэлтэй байна. Энэ нь яг юу болохыг одоогоор сайн олж тогтоож чадахгүй байгаа ч түүний өмнөх ертөнцийн алдартай киног санагдуулав. Тиймээс тэрээр Азлинд одооноос эхлэн үргэлж өөрийнхөө хажууд зогсохыг тушаав. Найзуудаа өөртөө ойр байлга, харин дайснуудаа түүнээс ч илүү ойр байлга. Тэрээр цаашид Азлинг илүү анхааралтай ажиллахыг хүсэж байна. Ямар ч байсан энэ жаалхуу яг хэн болохыг цаг нь болохоор олж мэдхээр хатуу шийджээ. Богино завсарлагын дараа зөвлөл хуралдаж хилэлцүүлэхийн дугуй ширээндээ эргэн орлоо. Хилэлцэх асуудлын дараагийн заалт нь маш чухал бөгөөд маргаантай нэгэн сэдв байв. Шийдтнүүдийг алаад байсан цусны нөмрөгтэй шийдтэн яах ёстойгоо тэд олж мэдэх ёстой. Энэ бол эмзэг сэдв тул өмнөх асуудал шиг амархан шийдэгдэхгүй. Виорадын гэр бүлийн тэргүүн фтан ширээг ашиглан урам зоригтой яриа өрнөөж сэтгэл хөдлөлтөөнтэй үг хийв. Тэрээс цусны нөмрөгийн алт түмнийг хүний нийгэмд нууцаар үрчиж, өндөглөж, хүний газар нутгийг эдэн сүлгэж буйж мошиг хорхоо шавж гэж үздэг. Тэр нүүл цаанад араас нүүнтагид өөрий дээр ай Браановгийн тэргүүн Итанел ийм зэвүүцмээр үгсийг шууд эсэргүүцэв. Түүнээс гадна тэдэнд цусны нөмрөгнүүдийг бусад арт түмнээс ялгах арга хэрэгсэл огт байхгүй. Фтан энэ арт түмний онцлог шинж чанарын талаар олж авсан баг сах сэжүүрийг ашиглаад арга зохиож болно гэж санаж болгов. Гэж саналд божгоо өдөр мэд асар гизүү энэ хорхоонуудыг эзэнт гүрний шидэт цамхагийн хүчээр устгах боломжтой гэж тэр үзэж байна. Диккузен чимээгүй байснаа хатгалав. Эхнээсээ сан зөрөлтөн гарan гэдгийг тэр мэдэж байсан ч энэ нь дэндүү хурдан халуухан болж байлаа. Тэдний мэдэж байгаагаар цасны нөмрөгнүүд бие биенээ таньж чаддаг бөгөөд нууцаа хүчээ цогцолж байна. Энэ нь тэд эрх мэдлийн бүтцтэй удирдагчтай гэсэн үг юм. Тэд ямар нэгэн хар санаатай зүйл төлөвлөж байна гэж Фтан айж байна. Фтаны хийсвэр таамаглалт үндэслэсэн энэхүү айдас төрүүлэх зүйлд Итанел итгэхээс тахалзав. Чимээгүй осонхи дуугүй байсан ч тэр сажаатай хүний дими яриатай чимээгүйхэн санаж нийж байв. Цасны нөмрөгтэй удирдагч нуугдаж байгаад төлөвлөгөө зохиож байна гэсэн санаа нь тэдэнд тавгүй байдал зэвүүцлийг төрүүлж байлаа. Тэд 60 жилийн өмнө ийм байдалд орж байсан бөгөөд зөвлөлийн шийдвэргүй байдлаас болж томшгүй олон шийдтнүүдийн ам өргөцсөн юм. Дөгөө ширээний арт дах хурцтмал байдал маш их байсан тул хотхоор зүсв шахав байв. Удаан үргэлжилсэн чимээгүй байдлын дараа Гертиан фон Ютвиг Изаде дуурам бөмбөгийг Юкинигийн Диккузен руу шидлээ. Учир нь профессор эртээр үеэс чөтгөрүүдийг устгах ажлыг тэргүүлж ирсэн агуу экзорцистуудын удам юм. Орчин үеийн хүн болох Диккузен иймэрхүү нөхцөл байдлыг сайн мэддэг. Сахар үзэн ядаас дүргэж хэрэггүй уй гашуу зоргүй явдаас хүргэдэг. Ирээдүйг төр хойш тавихад одоо цусан бүрхүүчнүүдийг даах нь буруу юм. Зөвлөлийн санал хураалтыг зогсоож чадахгүй ч ирээдүйн гол даасгаврын төлөө шийдвэрийг чадах чинээгээрээ хойшлуулж болно. Дэлхийн нийтээрээ цусан бүрхүүчнүүдийг нийтлэл дайсан гэж зарлажээ. Энэ бол завтай том алдаа юм. Ингээд Диккузен үг хэллээ. Эрт дээр үед цусан бүрхүүчнүүдийг хүн төрөлхтний дайсан гэж үздэг байсан нь үнэнч. Дайны талаарх бүх материалыг үзвэл бүх цус асгаруулалт юрдөөж буруу ойлголтоос үүдхтэй тодорхой болно. Бетан ийм утгагүй зүйл сонсоод нүрээ өрчих гээ. Диккузен үргэлжлүүлэн 237 жилийн өмнөх Родрены шуламтай холбоотой хэрэгт Родреныг худалж буруутгах шийтгсэнийг дуртав. Тэр хэрэгээс үүдэн ахуу их дарангуйсаар эхэлж тоож башгүй олон цусан бүрхүүчтэн амиа алджээ. Шудраг бус явдлыг эсэргүүцэн тэд хариу арга хэмжээ авсан. Хоёр тал хоёулаа олон хүний ам алдаж хүчирхийллийн тойрог үргэлжилсээр байв. Диккузений хүйтэн баримтад тулгуурсан нүдээр бол 60 жилийн өмнөх явдал зөвхөн ус төрөөс болж муудсан хэрэг. Нэг шунагтай гахай цусан бүрхүүчтнүүдийн нутагт манай чулууны уурхай олж үнэт нөөцийг нь булаахын тулд утгагүй гүтгэрийг зохиожээ. Тэр шунагтай гахай бол
Декузен өвөг дээдсийн нэгэн Юкин байв. Бетан уурандаа сахурч хэдийнэ сонсгоо байсан байлаа. Тэр хорхоонууд судалдаа чөтгөрийн энергитэй төрдөг гэдэгт тэр итгэлтэй байна. Юкинегийн гэр бүл үүнийг хинээс ч илүү сайн мэдэх ёстой. Декузен энэ мэдээллийг эсэргүүцлээ. Бетан хичнээн хоёр өөр зүйлийг хольж чадахыг оровцсон ч түүний гэр бүлийн уламжлалт нь чөтгөр авнах болохоос цусан бүрхүүлчнүүдийг хөнөөх биш. Профессор тэр дэмий яригч эрхэмд төрөөс хойш ярьсан аимшигтай зүйлсээ хариуцах хэсгийг нь асуулаа. Хүнийг чөтгөр гэж бүтлэх нь ноцтой гэмт хэрэг. Ийм үзэн ядарч дүүрэн үг уурсгаж байгаа хүн өөрийнхөө хамгийн их үзэн яддаг зүйлж болж буруутгахад амархан. Бетан болон Вэйер хүссэн зүйлээ аваагүй хүүхэд шиг дэвцэн явснаар анхны хурц тодорхой үр дүнгүй өндөрлөө. Зөвлөжийнхэн өрөөндөө орохоор явснаар цусан бүрхүүлтний асуудлыг маргааш хүртэл хойшлуулав. Бид Гичионыг охинтойгоо байгааг харсан. Тэр Сэжвагаас салахыг хүсэхгүй байсан ч эртний дүрмийн дагуу бүрхийн гишүүд чуулганы үеэр тусгаарлагдах ёстой байв. Аав нь нүжимс туслууж байхад охин нь огт тоосонгүй. Тэр ааваасаа аж болох байхыг илүүд үздэг. Салхаасаа өмнө Гичион охиндоо бүрхийн шидэднүүдийн манааны нектрал хэд өндөр байдгийг анхааруулав. Нэг дор ийм өндөр концентрацтай болохоор шөнийн цагаар янз бүрийн шидэд үзэгдэж тохиолдож болно. Сэжва зочид буудлын дүрмийг унших нь чухал. Өрөөндөө ороод Сэжва илүү ихтэйхэн хувцас өмсөж хачин жигтэй дүрмүүдийн урт жагсаалтыг харав. Тэр энэ утгагүй жагсаалтыг бага насны хүүхдүүдийг айлгах гэсэн аргас гэж бодлоо. Шөнийн гүнд тэр 50 унтаж байснаа ямар нэгэн зүйл түүнийг зүүднээс нь сэрээлээ. Хоолой нь хатаж сэрээд усуув. Манаар хүрээжүүлсэн хүчтэй мэдрэмж төрөнгүүд нойрон гинэт алга боллоо. Өрөөнийх нь хан хууларч өөр ертөнц ив гарч ирэв. Эргэн тойрноо харахад ор болон байх ёстой бүх зүйл нь алга болсон байв. Орон зай гинэт таних бос хонгож болон хувирлаа. Тэр яаран дүрмийн жагсаалтаа гаргаж ирээд алдаа гаргасан эсгээ сандран шүүртэв. Тэр цааснаас нүдээ салгатаж хажуу тийшээ тод гэрэл харагдлаа. Дүрмд зочин орондоо орсон бол өглөө болтон сэрэхгүй байх ёстой. Үгүй бол өөр газар сэрж болзошгүй гэж заажээ. Сэжва усуух гэж болсон энгийн үйлдэл нь түүнийг ийм хачин нөхцөл байдалд оруулжээ. Хэдэн өдрийн өмнө байрласан 2 дугаар танхимд ийм шидэд үзэгдэж тохиолдоогүй. Одоо тэр ахмадуудын чуулганы ойролцоо манай илүү их нэвтэрсэн бүсэд байгаа тул ямар нэгэн орон зайн шилжилтэд өртжээ. Сэжва хитвхий тайвширчээ. Өрөөнөөсөө гайхгүйж бол зүгээр гэж бодсон нь хангалтгүй байв. Тэр тайвширч шийдэл олохыг хичээсэн ч харанхуй хонгож нуугдах аимшигтай зүйл үүнийг боломжгүй болгосон. Зүн совин нь түүнийг эндээс гарахыг сануулж байсан ч хаашаа явхаа эсвэл хаана байгаагаа ч мэдсэнгүй. Розери зочид буудал нэг давхар бариглагч тэр бурхан л мэдэх газар лөө хөдлөх гэрэлтсэн шат харав. Гинэт гарч ирэх шатаар дээш эсвэл доош бууж бодохгүй гэж дүрмд заажээ. Мөн хонглоор явхдаа онгорхой хаалга таарвал дотогш харахч хэрэггүй, орохч хэрэггүй гэсэн байв. Сэхвэ нүдэ аниад гүйсэрж байлаа. Тэр өөрийг нь хэвийн байдалд нь буцаах гарц заавал байхаа гэж итгэв. Дуусашгүй мэд тойрог дунд гүйсний эцэст тусламж хүсгээр хаалттай хаалгануудын аль нэгийг нь цохиж эхлэв. Гэвч зочид буудлын дүрмд гаднаас сонсогдох тог хийш чимээнд хариу өгч болохгүй гэж заасан байдаг. Тэр нэг хаалганаас нөгөө рүү гүйж тусламж ирсээр байсан бөгөөд хорон санаад зүүж ойртох тусам улам цөхөрч байв. Цөхрөл дүүрэн нүднээс нь нулимс асгарч эцэст нь түүний тусламж гуйсан дунд хин нэгэн хариу өглөө. Хаалга ааж ухаан онгож харанхуй хонглыг нүд гялбан гэрлээр дүүргэхэд нэгэн танил хоолой Сэжвагаас төөсч өгсөн үү гэж асуулаа. Хаалганы цаана өөр хинч биш профессор Декузен зогсож байв. Түүний илэрхийлэлгүй царайг хараад Сэжвад маш их тайвшрал аюулгүй байдлын мэдрэмж төрлөө. Декузен түүнийг дотгошуурч харанхуй зүүж ухрахад тэр чин сэтгэлээсээ талархав. Галын зөвх шаржигнан өрөөг дулаанаалт үргэлээ. Сэжвэ унтаж байгаад төл босныхоо улмаас хонгод гарч ирж үл мэдэгдэх зүйлд хөөгцнөө тайлбарлав. Профессор үүнийг аль хэдийн таамаглаж байсан. Бүрг бол гайхамшигтай шидэд үзэгдлийн төв юм. Түүнчлэн шидэнд ухаанаа алдсан олон сүнснүүд энд эргэлдэг. Сэжва тэр хүний түшигтэй бие гөгшрөшгүй төрөх говьшгүй харц эрхэмсэг байдлыг нь харав. Зөвхөн Декузен түүнийг аварч чадна гэж түүнд санагджээ. Хаалганаас гарах хачин чимээ түүний бодлыг тасалдууллаа. Декузен хаалганы зайгаарлаг шавхай мэд зүйл аажмаар нэвчиж байв. Хэдхэн хормын дараа тэрхүү сүнслэг зүйл бүхэлдээ харанхуугаас бүрдсэн өшөөд сүнсний дүр төрхийг оллоо. Аминд шунсан тэрхүү сүнсэнд Декузен тоосон шинжгүй шавьдаа зүгээр зогсож байхыг хэллээ. Гинэт хоёр ширхэг эрдэс түүний хажуугаар гэрчтэн өнгөрлөө. Тэд агаарт хурдан бүжиглэн тэрхүү сүнсийг төвөггүй устгав. Телегинезээр удирдсан
зэвсэгт тасжуулсан сүнс хэлбэр дүрсээ алдлаа. Тэр эрцүүд анхаарч зогсоход Сильва ийм зүйл хэвшин боломжтой байгааг гайхан биширлээ. Тэр урд өмнө сүнс дарах ийм аргыг харж байгаагүй. Декузен үүнийг зөвхөн хөнөөх зориулалттай тусгай шидийн төрөл гэж тайлбарлаад үүгээр бахархах зүйлгүй гэв. Учир нь шид зөвхөн хөнөөх зорилготой бүтээгдээгүй юм. Зөвхөртэй нөхцөл байдлаас аварсныхан дараа ийм эрхэм үг сонссон бүсгүй сэтгэлд хөдлөлөө. Тэр хүнд өөрийн чадвараа харуулахыг хүслээ. Ингээд тэр профессорыг номноосоо нүд салхан хайхаар тийм урсгал гатыг дуудлаа. Дараа нь Сильвия дөрвөлдсөн цахилгаанаа үзүүлв. Тэгээд тэр металл ашиглан цэнхэр өнгөтэй цэцэг мэт дүрс бүтээлээ. Тэр мөн үзэсгэлэнтэй говжийн галаа харуулв. Өөрийн бахархдаг шидүүдэд үзүүлсний дараа Сильвия түүнийг тоохгүй байгаад урам нь хугарч уруус унжууллаа. Анхаарлыг нь татах гэж өөр зүйл хийхийг оролдон гялалцсан гэрэл дуудлаа. Энэ нь үр дүнтэй байлаа. Декузен түүний газ доторх шидийн тойргийн тогтворгүй хэсгийг тайвнаар засахад гайхалтай үр дүн гарлаа. Профессорын анхаарлыг татаж чадсан Сильвия зориг орон өөрийн сул тал буюу өөрийг нь саатууж байгааг асуулаа. Ийм утгагүй асуулт сонссон Декузен ном руугаа эргэн харж өөрийнхөө дутагдлыг өөрөө олохыг зөвлөлөө. Сильвия хүүхэд шиг түүнийг эсэргүүцлээ. Эферинер очиж алдааг нь засахад нь туслав. Эферин өөрт нь юу дутуу байгааг өөрөө олж мэджээ. Профессор энэ үеийн алтан хүүхэд өөрийнхөө мангас шиг чадварт бухимдаж байхыг хараад төвчээргүй зангаа болохыг хүсв. Ямар ч тач цаг хугацаа түүний талд байна. Тэрээр урлагтаа үнэнч байсаар байвж сайжруулаас аяндаа ирэх болно. Бусдын адил тэрээр нэг алхмаар оргил өд аажмаар зөвхөж дүт замаас зайлсхийх хэрэгтэй. Сильвия бол шидэд ертөнцийн оргилд хүрэх авьяастай цорын ганц 3 хүний нэг юм. Ямар ч тач Декузенээс ирсэн ийм магтаал ямар нэг байдлаар түүний гайхалтай авьяас чадварын талаар сонссон томшгүй олон хоосон магтаалыг санагдуулжээ. Тэрээр бахасаар энэ бүхнийг сонссон байв. Гэхдээ тэр үед ч гэсэн чин сэтгэлгүй хуучирсан магтаалыг цаадууж харах чадвартай байжээ. Гэсэн хэдий ч магтаал Декузенээс ирэхэд энэ нь түүний урд өмнө сонссон ямар ч зүйлээс илүү тайвшруулах бөгөөд жинхэнэ мэт санагджээ. Орой болсон бөгөөд хонглоор алхах аюултай байсан тул Сильвия профессорын ор дээр хоножээ. Холбооны мөрдөх товчоороо одоохондоо залгах хэрэггүй. Манай хүү ширээнийхээ арт ном уншиж шүнийг өнгөрөөжээ. Шүн дунд түүний судалгааг боломжийн үнэр тасалдуулав. Алтан гэрэл түүнийг гадагш гарахыг дуудаж байна. Өмнө нь хизээж мэдэрч байгаагүй энерги түүнийг гахыг сануулж байв. Ингээд профессор шүн оройн цагаар бага зэрэг зугаалахаар шийджээ. Түүний баян магнатын чадвар нь татацж байсан бөгөөд тэр боломж байвал үнэгүй ертөнцөөс тагхалзах хүн биш юм. Уулын зам бараг хүрэх харахгүй тул тэр ойд нуугдсан маш ховор зүйлтэй таарч магадгүй юм. Уулын замд хүрэхэд хэцүү байдгийн нэг шалтгаан нь эрен тойронд тэнүүжигч буй зэвүүн сүнснүүд юм. Ийм нэгэн сүнс бие даяар нь мушгирсан мөчтэй үзэгдэл Декузен дээр хулгайлан очиж айдсаа хооллохыг оролджээ. Гэвч профессор ийм хямдхан айдаст өчүүхэн ч анхаарал хандуулсангүй. Үзэгдэл дахин оролцсон боловч тэр зүгээр тэр зүйлийг огт байхгүй мэд хашцжээ. Декузен эцэст нь тайван алдахаа божи сүнс рүү ирэв. Тэрээр айдсаасаа зогдох эсвэл үзэгдлийг хууж харахын оронд ойролцоох маш их манатай зүйлийг харсан эсхийг түүнээс асуув. Зүгээр л ямар нэгэн санамсаргүй залуу шиг харьцуулсны дараа сүнс ойлгохдохгүй хэлээр Декузеныг харан уйж зогтов. Профессор муу ёринч гэсэн напхийн сүнснээс хариу авч чадгүйдээ бухимджээ. Гэсэн хэдий ч түүний хичээнгүй хайгуул нь эцэст нь хайж байсан зүйл рүү нь хөтөлжээ. Наривчлан шалгасны дараа тэр үүнийг цэвэршүүлсэн ман модны хитгэхий гэж тогтоов. Энэхүү байгалийн ман мод нь аянгийн тусламжтайгаар цэвэршсэн бөгөөд үүнийг маш сайн урлагийн материал болгожээ. Энэ ертөнцид ирснээсээ хойш тэрээр амралтгүйгээр бэлтгэл сургуульд болон судалгаанд бүрэн зориулжээ. Гэвч Декузены дунд цэргийн авьяас чадварын улмаас тэрээр удалгүй уналтад оржээ. Хэрв тэр энэ ёр бусын хитрхийгээр шидэт саваа хийж чадвал авьяас чадвараа нөхөж хүч чадраа илүү хурдан өсгөх боломжтой болсон. Гэж чанаада энэ тэдэр бүргүй ийм мэд. Ойд дур зоргоороо шүнийн зугаалга хийхэд зариулав. Шагнал нь түүний төсөөж байснаас хамаагүй илүү байв. Маргааш нь болж дахин нэгдсэн хурал ядаж хачин уур амьсгалтайгаар үргэлж ижээ. Өчигдрийн адил фтан биород цусны нууц өмсгөлтүүдийн судсан дурсаж буй гимэн цусны тухай өгөхгүй асуултуудаараа дайрч орж ирэв. Энэ удаад Декузен түүнтэй ижил ирч хүчтэйгээр эсэргүүцжээ. Тэрээр усанд даас нэмэхэд усыг даас гэж нэрдэж болохгүй гэж маргажээ. Бэрийн хоёр багны хоорондох ширүүн хилэгцүүлэг нь оролцсон олон шидэгчдийг сандралд оруулжээ. Тэдний зарим нь профессор хүн төрөлхтний оронд дайсны талд орж байна гэж бодож ихжээ. Тэд түүнийг цусны нууц өмсгөлтүүдийг устгахыг дэмжигч байх болно гэж бодож байсан ч тэрээр эсрэгээр нь хийж байв. Гэлтийн хүртэл тэр хүн ямар дүр зургийг гаргах гэж оролдож байгааг ойлгохгүй мухардажээ. Эцгийнхээ хажууд суусаар байгаа Сильва хүн бүрийн оюун ухаанд ямар бодол эргэлдэж байгааг
харж чадаж байв. Тэрээр хүн бүрийн Дикузаныг гих үзэж бодож муудаж ихснийг мэдэж байжээ. Тэд түүнийг далд санаатай гэж бодож байгаа ч эндүүрч байна. Түүний бодлоор профессор зүгээр эрт зүйлийг хийж байна. Ийм байдлаар дүгнэлтэд хүрэх боломжгүйг олж харсан шүүгчид цусны нууц өмсгөлтэй холбоотой асуудлыг дараагийн хуралдаа хүртэл хойшлуулахаар шийдсэн бөгөөд тэд жагсаалтдах бусад хэрэгцэх асуудлыг ганц асуудлаар хойш тавьж болохгүй байв. Цусны нууц өмсгөлийн асуудлаас ялгаатай нь бусад хэрэгцүүлгүүд хурдан явагдаж 3 хэд хоногийн дараа өндөрлөв. Бүрхийн дэд хэмжээний уулзалт дуусахад Дикузан Бет болон Виорат нартай гарцаагүй таагүй харилцаатай болжээ. Тэрээр энэ үр дүн хүсээгүй ч ирээдүйд болох үндсэн даалгаврын төлөө цаг хожих шаардлагатай байсан бөгөөд зарим хүмүүстэй харилцаа холбоо тасрах нь үүний түлхэх ёстой үн байв. Дикузан дэд хэмжээний уулзалтын дараа бүрт хэд хоног үлджээ. Өнөөдөр тэрээр худалдааны дүрэгт зочиж байна. Түүний танил шидэт дэлгүүрүүдийн нэгний дотор тэрээр цэвэршүүлсэн манай хистэрхийг шин шидэт савааныхаа суур болгон хэрхэн зөв ашиглах вэ? Ямар материал үүнтэй төгс тохирох вэ гэж гайхаж байв. Тэрээр бараа бүтээгдэхүүнийг сонирхож байх зуур алдан сандарч түүний анхаарлыг татав. Түүний туслах хэн нэгэн рүү зааж тэр хүн бол бүрхт ямар ч гэмтэлгүйгээр ирэхэд нь тусалсан баатар мөн гэж мэдэгджээ. Дикузан түүнийг аюулгүй байдлын товчооны дэд дарга Лилия Приман гэдгийг танив. Тиймээс тэд дэлхийн хэсгээс түр завсарлаж алланг аюулгүй газар хүргэж өгсөн талархлын тэмдэг болгон Лилияг хоолоор дайлахаар шийджээ. Тэрээр энэ үйлдэлийг тазайхан хүлээн авч тухайн хэргийн мөрдөн байцаат амжилттай дууссан тухай профессорт мэдэгдэв. Үүнийг тагнуулын мэдээлэл олж авах боломж гэж үзээд тэрээр хамгаалалтын харуулын албан хаагч Вэрэнд юу тохиолдсныг асуув. Тэрээр тэр залууг бүгд рүү дайрсан дайралтын улмаас амиа алдсан гэж ижин дажангүй хэлжээ. Зөөгч даруухан хоолыг авчирч өгөөд гурвуулаа хооллож ивлэв. Лилия үүнийг царайндаа ил гаргаж зөвшөөрөхгүй ч Дикузанд эргэлзэх зүйл байгаа бөгөөд энэ бүхэн Локхартын түүнд хэлсэн зүйлээс үүдэлтэй юм. Эзэнт гүрний шууд тушаалаар эзэнт гүрний аюулгүй байдлын товчоо шидэт болон хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийн төлөө шидэт аллагаараа алдартай Лордог шоронд шидэт алагчийг явуулжээ. Локхартыг баривчилсан албан хаагч нь өөр хинч биш харин Лилия өөрөө байв. Байцаалтын үеэр яриасаг шидэт алагч ам ангаймаагүй хатууд өгөө болжээ. Гэмт хэрэгтнээс холбогдох мэдээлэл авч чадахгүй байгааг олж харсан дэд дарга өнгө Аясаа өөрчилж гэмт хэрэгтнээс хүчээ ашиглахыг шаарджээ. Ийхүү шаардах үед түүний бүх зан авир өөрчлөгдөжээ. Түүний юу хийх гэж оролдож байгааг ойлгоод Локхар инээнсэглэжээ. Тэрээр хүчээр чимээгүй хүн идэвхжүүлж өрөө даяар хүчингү болгох шидэт энергийг явуулав. Долгионууд таазны хяналтын камерт хүрэхэд камер эвдэрч эцэст нь цавлахангүй болжээ. Товчоо тэднийг сонсох болон харж чадахгүй гэдэгт игсний дараа дэд дарга Лилия Премьер эцэст нь жүжигээ зогсоожээ. Байцаалтын ширээн дээр нударгаараа цохих үед түүний тайван байдал нуран өнөв. Тэрээр өө хилэнтэйгээр Локхартыг тэнэг юм шиг баригдсны төлөө хараажээ. Тэр хүүхдэд яарч сандрахгүй байхыг аль хэдийн хэлсэн байв. Гисэн хэдий ч тэрээр шидэтчдийг артхаа болж чадгүй улмаас цусны нууц өмсгөлийн төлөвлөгөөг хойшлуулж өөрсдийнхөө төрөл зүйлийн нэр хүндийг гутаасаар байжээ. Үнэнийг хэлэхэд Лилия энэ тэнэг амьтныг хөнөөж асуудлыг нэгмсэн дуусгахыг хүсэж байна. Хэрв түүнийг цусны нууц өмсгөл гэдг нь илэрвэж олон нийтийн санаа бодол засалхааргүй муудаж түүнд дарамт учруулах болно. Үйл явдал улам эрчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол лайк дарж сувг 100 маань заавал бүрт